бид үзэгчтэй манай арт ток шоугийн маань 4 дахь дугаар инхүү эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд та бүхэн бас манай энэ арт ток шоуг хүлээдэг болсон байх гэж найдаж байна. Тэгээд манай бүрэлдэхүүн маань өнөөдөр үзэсгэлэнт уянгаа агч маань манай хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Амраа захирал маань арт кризитийн гүйцэтгэх захирал Тэлмон тэгээд арт шопын захирал Ариуна захирал маань ингээд энэ бүрэлдэхүүнээр бид нэр орж ирсэн байна. Тэгээд бүгдэнд нь орой минь төргий, бүгдэнд нь шинэ оны мэндийг хүргэе. 2021 оны анхны дугаар маань ингээд эхэлж байна. Тэгээд өнөөдрийн дугаараар бид нэр маш олон гоё мэдээнүүдийг хэдүүлээ солилцъя гэж бэлдсэн байна. Тэгээд өнөөдөр нэгч биш маш олон зочдтой юм дугаар бид нэр бэлдсэн. Тэгээ өнөөдрийн хамгийн гол зочноор маань Artlife гэдэг компани байгаа. Artlife-ийн тухай та бүгд түрүүчийн 7 хоног жингоол ерөнхийдөө сонссон байх. Яагаад гэвэл Apprentice шоугаар манай Artlife компани маань гарсан байгаа. Тэтгэврийн хоримтлын бүтээгдэхүүнийг ард иргэдэд санал болгодог юм онцгой компани байгаа. Тэгэхээр Artlife-ийнхаа захирал гандлуу захирлыг бид нэр урьж оролцуулна. Тэгэхдээ гандлуу захирал маань жоохон хэсэг хугацааны дараагаар орж ирэх хүчээр та бүгд маань асуултуудаа бэлдээд байж байгаарай. Бидэнтэй хамт байгаарай. Тэгээд ер нь энэ шоугаа шууд нэг ярианаас эхлэмээр санагдаж байна. Өчигдрийн Apprentice шоу яг юу болчихвоо? Миний үзсэн яг энэ 4 дугаараас хамгийн халуухан, хамгийн хэрцгий ийм дугаар болсноо л гэж хараад байна ерөөхдөө. Тэгээд ер нь бол өмнөөс нь оролцогчдын өмнөөс бас айлаа, сандарлаа. Ер нь маш амар дугаар л болж өнгөрлөө тийм. Миний хувьд хамгийн хэрцгий дугаар л байлаа өчигдрийн хувьд бол. Манай захирлуудыг үж очиж Амраа захирал сэтгэлээсээ олцооч. Өчигдрийн Apprentice шоуны талаар. Өчигдөр их сонирхолтой дугаар болсон тийм ээ. Тэгээд хүмүүс их уйлсан. Эрэгтэй эмэгтэй бүгдээр уулзгаасан. Тэгээд ер нь бол айгүй зөв шийдвэр гарсан гэж бодсон. Тэгээд уугнаа маань өөрөө жоохон буруу ойлголттой тэнцэнд орсон юм болов гэж бодсон. Би дарга бол амарна гэж бодсон гэж өөрөө тайлбарласан. Гэхдээ өөрөө бас жоохон буруу тайлбарлсан байж магадгүй л дээ. Хүн сандрахаар бас янз янзын тайлбар тавьдаг тийм ээ. Гэхдээ ер нь бол бас зарим дарга нар шиг хэвчлэн хувийн хвшлийн дарга нар бол ер нь дарга биш байхаасаа илүү завгүй болдог, илүү их зэлээс гарах болдог. Тийм болохоор бас жоохон ойлголцсон зэрэг байсан юм болов гэж бодсон. Тэгээд бас нэг бүсгүй хасагдсан тийм ээ. Тэр үсгөөг бол бас хүмүүс бол бүр яг сөрөг төр шиг харж исэн л да ер нь бол тэгээд явсанд нь бас зарим хүмүүс бас нэг юм баярлж ах шиг байсан. Гэхдээ тэгэл бас их сонирхолтой дугаар болсон доо. Уянгаа их ч зарим хүмүүс бүр жүжигч нь тоглуулсан юм биш үү? Яаж ингэж тоглолт юм бэ гэдэргээд хүмүүс бас тийм коммент ирж илээ. Үнэхээр алцчих байсан нь жижигчин байсан гэдэг дээр дараа нь хариулт гарах бах тийм. Бүгдээрэнд нь орой минь ялцчгүй хамгийн өнөөдрийн одоо өчигдөр оройноос эхсүүлээд тэр өргөнж байгаа хамгийн яриа бол өчигдрийн тэмцээн Apprentice шоуны талаар яриа өгөх юм. Яг нь миний зүгээс энд ингэж оролцоод явсан хүний хувьд би бол энд оролцсон завдаа шүүмжлэхээсээ илүү маш их зориг гаргаж энэ тэмцээнд оролцсон. Агийнхаа нэг энэ урдны дугаарууд номин маань урдаар орж зочноор орж ирэхдээ ч гэсэн бол энэ хүмүүс яг 40 хоног бүр яг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж байгаа. Бүх гар утсуудыг наах тэмцээнд ороход дураасан. Гэр бүл, найз нөхөд ямар нэгэн холбоо байхгүй. Даалгаврын үеэр уцаар ярьж байгаа харагдаж байгаа боловч тэр бол зөвхөн даалгавар гүйцэтгэхэд хоорондоо ярих бололцоотой л болсон. Тэрнээс биш өөр гадаад ертөнцөөс ингээд бүрэн таслагдаад тэгээд өдөр болгон даалгавартай өдөр болгон ийм шахуу тэмцээнд оролцоход бол хүнээс маш их төсвөр төвчээр шаардагдах ийм нэлээд чанга шоу л да. Тэгээ яг ингээд тэмцээн маань цаашдаа явах тусам улам нөгөө энэ хүмүүс маань явган чангарна. Дээрээс нь удаан хугацаанд хамтдаа байгаад ирэхлээр би одоо гарч байгаа тэр хатаа маань өөрөө нэлээд шигүүхэн, халуухан, шулуухан болж эхэлнэ. Тэгэхээр дараагийн дугаарууд бүр халуухан болно. Та нар их хэрцгий дугаар үзлээ гэж бол арай л болоог байгаа хтал гэж бодож байна хамгийн дугаарууд нь.
Харин тийм дугаар ахих тусам улам чангараад байгаа шоу маань ч гэсэн илүү сонирхолтой болоод оролцогчдоос бүр нөгөө бүх талын ур чадварыг одоо нөгөө үнэхээр шалгаж харуулах тийм даалгаврууд өгж байгаа харагдаж байна. Тэгээд нөгөө хасагдсан оролцогчдоос манай Ууган баярын нөгөө юу гэж хэлснийг амраа захирал хэлж байна. Ер нь бол яг нөгөө нэг метршгүй тэгээд бууж өгөхгүй нэг тийм чанар бол захирал хүнээс нэлээд шаардлагадаг. Ялангуяа ардын хувьд бол ган хоёр захирал бол энийг биднэрт маш сайн үлгэрлэдэг тий. Тэгэхээр яг нэг компани захирал болоод амарчилж магадгүй гэж хэлж байхыг ин салсан гот заа маань хүн чадаа ингээд тодорхой болж байгаа юм байна да. Энэ дээр ган хоёрыг захирал ямар хөө шийдвэр гаргах нь ойлгомжтой гэж би бодсон. Тэгэхээр яг юу Ууган баярыг би өгөн дэмжиж ирсэн юм аа. Тэгээд нэг удаа ялгаа болцсон. Тэгээд эхний 1-2 дугаар дээр нэг харагдахгүй байсан. Гэхдээ сүүлдээ бас ингээд нэг баг өдөртөд үзсэн чинь бас боломжтой ингээд айгу дэмжиж ирсэн байхгүй. Тэгээд хүн буруу цагт буруу юм ярина гэж байдаг. Манай хүн бол өчтөр бол баг үлдчихээр л байсан л да. Тэгээд зөв цагт ингээд буруу юм ярьсан. Ер нь бол хэд хэдэн буруу юм ярьсан. Тэгээ яг хүмүүс сонирхолтой байж магадгүй. За одоо Америкийн одоо S&P 500 ч үгүй юм уу? Томоохон компаниудын одоо гүйцэтгэх захирлууд дунджаар 7 хоногт нэг 72 цаг ажилладаг байхгүй. Дунджаар шүү дээ. Тэрийг ингээд бодоод үзэхлээр өдөрт бараг 10 цаг ажиллана гэсэн үг л дээ. За тэр тусмаа санхүүгийн салбар бол өөрөө амар дарамтны дунд тийм ээ. Өдөрт л одоо хэдэн саяараа алдагт хийж болно. Хэдэн саяар нь бас ашиг хийж болно. Тийм учраас бол нэлээд юм ачаалттай салбар. За тэгээд би ч гэсэн энэ жил орж ирээд бас нэлээд бас ингээд хэвдэж гүйж байгаа. Тэгэхээр ойлгомжтой нөгөө нэг уг нь айгүй зүг явж ирсэн. Тэгээд айгүй буруу юм ярьцсан. Тэгээд яг зүгээр ойлгоход гүйцэтгэх захирал бол ялцчихвол сайхан бас миний бас хүндэлдэг бат шиг захирлаас бичсэн төлөө л 5 жил бол амралт гэж юм байхгүй. Гүйцэтгэх захирал. Тэгэхээр ялцчихгүй энэ олон мянган хүний хөрөнгийг олон зуун харилцагчдын асуудал гэдэг ийм хариуцж байгаа юм бол бас сайхан амарнаа гэж хэлчихэрч одоо бас хэцүүлдэ тэгээд. Ууг нь айгүй дэмжиж ирсэн юм жоо харамссан. Ууган баяр дээр. Магадгүй бид нэр оронд нь байсан бол бас бид нар ч гэж ер нь өөр хүмүүс оронд нь байсан бол арай өөр шийдвэрүүдийг гаргах байсан баг. Гэхдээ бас мэдхгүй шүү дээ. Бас даалгаврын хувьд бол амархан сонсогч байгаа ч гэсэн хэдийж бас бэрх даалгавар байсан гэж бодож байна миний хувьд. Тэгээд оролцогчдыг яг түрүү Арина захирал маань хэлсэн тал талаас нь янз бүрээр нь сорж байгаа юм маш сонирхолтой нэвтрүүлэг болж байна. Тэгээд манай оролцогчд маань бас энэ нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээгээд үздэг байх гэж бодож байна. Тэгээд бид нар энэ бол өөрөө reality show. Тэгээд энэ нэвтрүүлгийн ялагч маань өөрөө ард санхүүгийн нийтлийн аль нэг охин компани гүйцэтгэх захирлаар ирж ажиллах ёстой байгаа. Тэгэхээр шалгуур бол одоо юу гэдгийг тоглоомын гэхээсээ илүү яг бодит амьдрал дээр бүх гавын захирлын одоо шаардлагыг хангасан тохиолдолд орж ирэх боломжтой байгаа учраас энэ жоохон ширүүхэн зарим хүмүүс харагдчихж магадгүй. Гэхдээ бизнес түрүү техник захирал хэллээ шүү дээ. Нэг өдрийн дотор хэдэн саяыг алдах бололцоотой. Нэг өдрийн дотор зөв шийдвэр гаргаж чадах юм бол хэдэн саяыг олох бололцоотой байдаг. Өөрөө ийм маш хурдан хэнийг ч хүлээдгүй юм одоо яг түрүүний нөө төсгөө гэлгээр харгас нэвтрүүлэг боллоо гэдэг шиг ийм өөрөө ийм хатуу тоглоомтой бизнесийн ертөнц. Тэгэхээр энэ дээр бол одоо оролцогчд маань нэг анханасаа ухамсарлаад орсон учраас нэг их актер гомдол гарахгүй байх үзэж байгаа хүмүүс маань тайван ууж хүлээж авах хэрэгтэй. Хүнийг шүүмжлэхэд амархан байдаг. Яг өөрөө тэр хүний оронд очиод ажилласан бол бас ингээд ажиллаж байх болох байсан бол тэр талаас нь бас бодоод жоохон уужхан шиг хандаарэ тэр амар харгас комментууд орж ирж бэлээ. Тэгээд тэрэн дээрээ бас эмхтэй хүмүүст хэлж байгаа тэр комментууд дээрээ бас жоохон бодолтой байгаач гэж хэлмээр санагцсан. Тэгээ энэ нэг нөгөө нэг өдрийн дотор ихийг алдаж ихийг олж болдог гэж яриа ихсэн дээр амраа захирлаас өнгөрсөн 7 хоногийн жилийн эц одоо энэ жил эхлээд хувьцаа биткойн манай арткойнууд дээр ямар шуухан амжилт өсөлт дэвшилтүүд гарч ийн тэр талаар нэг товчхон мэдээлэл өгөөч.
За энэ жилийн одоо хамгийн өсөлттэй хөрөнгө оруулалт бол биткойн байлаа. Тэгээд нэг биткойн гэдэг юм ингээд орж ирэл гараал байдаг. Тэгээд хүмүүс гайхал байдаг тийм ээ. Ойлгодог ч юм байдгүй тэгсэн хэрнээ ингээд үнэн өсгөр хүмүүс ороод байдаг. Үнэн унахаар зараад байдаг нэг тийм ойлгомжгүй юм байгаад байдаг. Тэгээд түрүү жил бол биткойн бол маш их өссөн. Тэгээд одоо $3,000 байсан юм байна. Өнөөдрийн байдлаар $32,000 болсон байгаа байхгүй. Тэгэхээр яагаад ингэж өсөж байгаа юм бэ гэдэг шалтгаануудыг ярил л да. Хүмүүс бол сүүлийн үед их ярьж байна. Биткойн ах уу, одоо биткойныг тайлбарлаад өгөөч гэдэг айгүй асуудал орж ирж байна. Тэгээд би яагаад өсөж байгаа хэдэн шалтгааныг тайлбарлая гэж бодлоо. Нэгдүгээрт бол нөгөө Америкийн засгийн газар чинь энэ жил бол 2 удаа стимулус өгсөн байна. $4 тэрбум хилээд тараацсан. Энэ жил ковид эхлэхээс өмнө бол Америкийн одоо мөнгөнийх нь юу нь бол $4 триллион буюу $4.80 байсан юм л да нийтдээ. Гэтэл энэ жил бол 2 удаа нөгөө стимулус тарахдаа 2.5 их 80-ыг хилээд тараацсан. Одоо тэгээ сая шинэ жилээр бас дахиад нэг юу болсон? Уугүй болчлоо гэж бичээд байна хүмүүс. Галаашлах уу. Бас ч яна даа. За хоёрдугаар шалтгаан нь бол одоо биткойны олборлолт 4 жил болгон 2 дахиараар буурдаг. Ягаад гэхээр нөгөө математикийн код тэр олборлох арга нь улам хэцүү болоод байдаг гэсэн. Тэгэхээр 4 жил болгон буурдаг. Тэгээд анхны тэр халфын буюу тэр хуваалт таллалт гэдэг юм бол 12 он болсон байна. Тэгэхэд бол байхгүй байна гэж шүү галаа. Үгүй мичтмаа биччихин дуунч байхгүй гэдэг. Зүгээрээ. Яг үргэлжлүүлэх үү? За одоо буцаад орчлоо гэх хүмүүс бичсэн. За хизээрээс асарсан юм болоо. Ер нь таны ярианы ихэнх нь сая дуугүй байна гэдэг коммент. За ихнээс нь ярих болов уу? За маш товчлоод ярьчих товч юм аа. За. Үнэхээр одоо яг бас сүүлийн тэр нөгөө 2 дугаар шат гэдгээ. За 2 дугаар шалтгаан нь бол биткойныг олборлоход улам хэцүү болдог. Тэр одоо математикийн аргаар олборлох учраас улам хэцүү болоод идэг. Тоо бодож л болоод ингэсэн үг шүү дээ. Тоо бодохаар нь улам хэцүү болоод идэг. Тэгээ 4 жил болгон биткойны олборлолт 2 дахинаар буурдаг байна. Тэгээд одоогийн байдлаар 2 удаа тэгж буурсан байгаа. Хамгийн анхных нь 12 онд болсон. Тэр үед бол биткойн $12 байсан байна. Тэгээ $12-оос $1,150 болж ирсэн байна. Тэр хуваалтаас. Дараагийнх нь бол 16 онд болсон. 16 онд $650-оос $20,000 болсон. Тэгэхээр ингээ хуваах болгонд нь үнэ нь бол аюу өссөн. Тэгээд тэр 16 онд 17 онд бол $3,200 болсон байгаа шүү. Тэгэхээр бол энэ бол маш савлгаатай, маш өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт байгаа. $20,000-оос $3,200 болсон. Тэгээд хамгийн сүүлийн хуваалт буюу халвинг нь сая 5 сард болсон. Тэгээд 5 сард болсноос хойш биткойны үнэ бол одоогийн байдлаар $32,000 болсон. Бүх цаг үеийнхаа дээд түвшинд явж байна гэсэн. За тэгээ аналистууд юу гэж харж байгаа гэхээр яг энэ түүхэн одоо трендээ харах юм бол энэ жилдээ 100-аас $400,000 хүрч магадгүй гэсэн хэдэн шинжилгээний дүгнэлт байна. Гэхдээ би түрүү хэлсэн энэ бол маш эрсдэлтэй бүтээгдэхүүн зөвхөн алдах одоо боломжтой мөнгөөр л хөрөнгө оруулалт хийгээрэй гэж үг байна. Тэгээ 3 дахь шалтгаан нь бол одоо институцид буюу байгууллагууд худалдаж аваад хэлсэн. Одоо Square гэдэг компани худалдаж авсан байна. MicroStrategy гэж компани худалдаж авсан байна. Хамгийн том нь буюу Grayscale
гэдэг биткойн траст гэдэг. Эднийх бол одоогийн байдлаар хамгийн том багцтай компани байгаа. Энэ одоогийн байдлаар 540 мянган биткойн худалдаад авсан байгаа гэсэн. Гэхдээ одоо институцийн бүх худалдаж авсан хөрөнгө оруулалтыг харахад бол 20 тэрбум орчим долларын л худалдаа авдаг байхгүй юу? Нийт биткойны маркет кап буюу зах зээлийн хэмжээ нь бол 400 тэрбум доллар яаж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол институцууд орж эхэлж байна. Гэхдээ бол биткойны ихэнх одоо эзэмшигч нар нь бол тодорхойгүй хэвээр л байгаа гэсэн. За тэгээ эзэн шалтгаан нь бол одоо дэд бүтцэд нь бол сайжраад байгаа. Урд нь бол биткойн авахд их хэцүү байсан, хадгалахад хэцүү байсан. Одоо бол PayPal эднийг одоо үйлчлэгээ нэвтрүүлж байна. Одоо Fidelity Digital Assets гэдэг бас custodian үйлчлэгээ үзүүлж байна. Биткойноор барьцаалаад одоо зээл авдаг болж байна гэх мэтчлэн. Ер нь бол институцууд бол хүлээн зөвшөөрөөд үйлчлэгийг үзүүлээд ирсэн. Биткойны хувьд бол тийм байлаа. Тэгээд арткойны хувьд бол биткойноос арай өөр байгаа. Арткойн маань бол урамшууллын оноо. Ардын бүтээгдэхүүнийг авах болгонд бол бид нэр арткойныг үнэгүй өгдөг. Энэ бол урамшууллын оноо байгаа. Тэгээд ардын бүтээгдэхүүнүүд дээр эргүүлээд ашиглаж болно. Сайн манайх Digital Asset Exchange гэж бирж байгуулсан аппликейшн дээр арт аппликейшн руу ороод үзэх юм бол DAX гэдэг DAX гэдэг байгаа. Үүнтэй холбоотой бол арткойны ханшууд өгсөн өссөн байна. Яагаад тэгэхээр одоо арткойноор ашиглаад биткойн авч болж байна. Арткойноо ашиглаад ардын хувьцааг авч болж байна. Мөн төгрөгөөр бол бас арткойныг авч болж байгаа. Тэгэхээр бол энэ арилжаанд ороод биржээр чөлөөтэй арилжаад гэдэг бас учраас манай арткойны ханшууд аягүй өссөн. За арткойн биткойны хувьд бол тийм байна. Арткойн бол тэгэхээр арай илүү найдвартай сонсогдож байна. Тэгээ арткойны хувьд бол нэг давуу тал нь бол ард нь бол яг институт байгаа шүү. Ард нь бол ард санхүүгийн нэгдэл гэдэг институт байгаа. Биткойны ард нь бол хэн байна гэдэг нь бол бас тодорхойгүй байдаг. Тэр нь бол аюу эвгүй. Яагаад тэгэхээр томоохон биткойн одоо эзэмшдэг хүмүүс нь бол халимнууд гэж ярьдаг. Тэр халимнууд нь бол хоорондоо яриад ер нь жоо үнийг нисгэж байгаад өөрсдөө ашиг аваад гарах тийм эрсдэл бол байдаг. Арткойны ард бол ард санхүүгийн нэгдэл байгаа. Манай ард санхүүгийн нэгдэл бол өөрсдөө бол энэ яг бүтээгдэхүүнийхээ ард зогсож байгаа. Эргүүлээд койн хөдөлж авдаг үйлчлэгээ бүтээгдэхүүнүүдээ бол койноор эргүүлээд зардаг гэх мэтчлэн. Ер нь бол ард нь бол институт байгаа нь бол том даваа тал. Арткойн ч гэсэн өөрөө яг тийм хязгааргүй хэмлэгдэж одоо тоологдож гарах хүн биш гэж би ойлгосон. Өөрөө яг зөв. Арткойн маань 5 тэрбум арткойн нийтдээ гарах боломжтой. Түүнээс дээш бол гарах боломжгүй. Энэ бол яг блокчейн дээр үндэслэсэн тийм койн байна. Биткойны хувьд бол 21 сая биткойн гарах боломжтой. Одоогоор бол нэг 18 сая орчим олборлогдсон байгаа. Дараагийн жилүүдэд бол үлдсэн олборлогдоод гарна гэсэн үг. Тэгэхээр бас аль аль нь хязгаарлагдмал. Гэхдээ арткойн бол хамаагүй жижиг, хамаагүй илүү хязгаарлагдмал гэсэн. Баярлалаа Амраа. Өнгөрсөн 7 хоногийн бас нэг фэйсбүүкээр явсан хамгийн халуун сэдв бол ардап ажиллахгүй байна. Би бүртгүүлж чадахгүй байна. Тэгэж чадахгүй. Маш их санал хонол хүмүүсээс ирсэн байсан. Тэрэн дээр нэг одоо ямар шуурх хэмжээнд тайлбар өгөөч. Дараагийнхан миний бүр яг асуумаар санагдаад байна. Би өөрөөсөө ойлгохгүй байгаа болохоор асууж байгаа шүү. Нэг ийм зарууд айгүйх явж байна. Ардап нээж чадахгүй бол над руу ханд. Тэгээд би ардап нээгээд кяс 30 мянган төгрөг гэлөө тэдэн койн ингээд чамд олох боломж байна гэдэг нэг ийм зар бүрстэй зах замбраагүй их явлаа. Энэ өөрөө яг ямар учиртай юм бэ? Би тэрийг ерөөсөө ойлгоогүй. За аппликейшний хувьд бол нөгөө apprentice show-гаар манай ардын бүтээгдэхүүний рекламсын холбоотойгоор ачаал бол огцом өссөн. Хэд дахин 10 дахин 20 дахин өссөн байж магадгүй. Тэгээд тэр нь бол харамсалтайгаар манай системийг бол төр зурд бол жоохон давалталтай ажиллаж байгаа хэцүү болсон, орж гарахд хэцүү болсон. Гэхдээ одоо энэ асуудал бол шийдэгдсэн. Манайх одоо серверүүдээ хамаагүй том болгосон, хэрэгслээ сайжирсан гэсэн. За тэр онлайнаар данс нээгээд байгаа нөхдүүдийн хувьд бол тэднээс өөрсдөө дамжуулж манай дансыг нээгээд тэгээд тэр нээсэн бонусыг авах гэдэг. Тэр бонус нь болохоор бид нөгөө данс нээхэд өнгөө койн өгдөг гэдэг байна шүү дээ. Нөгөө арт койн өгдөг. Тэр койнуудын л цогцолдох сонирхолтой хүмүүс байна. Тэгэхээр ерөөсөө тийм хүмүүсээр дамжих шаардлагагүй. Яг найз нөхдөд чинь урьж байгаа бол тэр найз нөхдөөрөө дамжуулж нээж болно. Танихгүй хүмүүсээр ялангуяа энэ сошиал ертөнцид бол
тэгж хүмүүсээр дамжих шаардлагагүй шүү гэж хэлмээр. Тэгээд ер нь бол тэр бол цаашаа бол бас тэр манай үйлчлэгээ өгч байгаа мó бас өөр санаа сэтэл байгаа ч юм уу бид нар бас мэдэхгүй шүү дээ. Хэлмийн захирлын дээр санаагаа хэлээч. Амраас захирал ер нь хэлчлээ дээ. Тэгээд мэдээч хэрэг апийнхаа асуудлыг шийдэг байсан бол өнөөдөр би орж ирэхгүй баха. Тэр жишээ. Тэр ер нь бол яг энийгээ сууж авахгүй бах тийм ээ. Хасагдсан шахсан шүү дээ. Яг сая ингээ амраас захирал хэлж байгаа мэдээллүүд бүгдээрээ холбоотой. API гаад гацсантай. За биткойн өссөн ч холбоотой. Манай digital asset exchange орсон шүү дээ. За apprentice ч холбоотой. За Ardlife-ийн бүтээгдэхүүнийг одоо нээх гэж орж ирж байгаа хүмүүс Алдаа ахиад дуу байхгүй болчлоо гэж шүү. тийм үү. Хэлмийн захирлаас асуухад Би чараа ингээ нэг дуу нэхэд байхгүй болцсон. Хүн болгонгийн зэрэг дуу байхгүй болчлоо гэхэлэр да дууг уул гэсэн үг. Юунаас үлчээ юу вэ? миний болохоор Зүгээр л хэлмийн захирал тэр энэ нөгөө одоо ингээд бусад жижиг энэ нөгөө захим хитвч гэдэг байгаа шүү дээ тий. Онлайн зээлүүд олгодог жижиг хэмжээний тэгээд лизинг олгодог. Эдгээр ихэнх нь зээлээ хаацсан байна. Тэгээд яг энэ одоо энэ ковидтай хүмүүс ажиллахгүй байгаа энэ үед бас ийм жижиг зээл авах гэхээр ихэнх энэ захим хитвчнүүд одоо ажиллахгүй болсон байна. Хэрэгтэй үед ажиллахгүй байна гэдэг бас нэг юм сошиал юугаар их давлгаалж явж байна. Танай хувьд бол одоо зээл авахд ямар нэгэн асуудал байна уу? Шинээр бүртгүүлээ зээл авахд одоо хурдан түргэн болсон юм байна уу? Сонин сайхан юм юу байна? Тэрнээсээ хуваалцаач. Яг манайхан угаасаа л 2020 онд ч гэсэн харилцагчдад одоо яг энэ эдийн засгийн тодорхой хямралтай үед бол өмнө хэрэгцээ байгааг бол ойлгож ирсэн. За тэр үсэн манай харилцагчдад, за дээрээс нь шин тутам харилцагчдад тэгэхээр бид нар зээлээ хэвээ олгож явсаар ирсэн. За сая бол нөгөө апп гацсантай холбогдлолтой тодорхой хэмжээний ингээд зээлээ ганц зээлч биш юм тодорхой үйлчлэг авахд ингээд хязгаарлагдмал байдалд орсон байсан. Тэр нь бол хэвэн болцсон учраас зээлүүд олгож байгаа. Гэхдээ яг энэ дээр бол нэг юм хэлэх хэрэгтэй л дээ. Мэдээч хэрэг манай дээр 10 удаа зээл авцсан хүн дөнгөж одоо зээл авч байгаа хүн хоёрын хооронд бол босго бол ялцчихгүй. За 10 удаа зээл авцсан хүний бол хэмжээ их. За дээрэс нь бид нартэй харилцаа үүсгэсэн, бидний хооронд одоо итгэлцэл бий болцсон тийм ээ. Хугацаанд одоо ингээд төлөөд явцсан улсууд юм бол хүү буурж байгаа. За хэмжээ дараа авахтаа бол нэмэгддэг ийм байдалтай байж байгаа. За шинээр орж ирж байгаа хүмүүс дээрээ бид нар тодорхой мэдээж хэрэг скоринг одоо үнэлгээ хийгдэн танаас тодорхой хэмжээний мэдээж мэдээллүүд аавна. За та тарыг бол өгчих хэрэгтэй. Тэгээд эхнийхээ одоо харилцаанд манайтай харилцаанд ороод хоорондоо байгуулсан одоо амлалтандаа хүрчих юм бол дараагийн одоо боломжуудыг бол улам сайхан ингээд эдлээд явах боломжтой байгаа. За манай дээр бол өдөр тутмын амьдралаа ингээд зохицуулаад явдаг жижиг одоо бизнес эрхлэгчч байна. За багшч байна, за эмчч байна. Олон төрлийн улсууд бол өдөр тутмынхаа хэрэгцээг бол ингээд хангаад явж байгаа. Тэгэхээр 2021 оны эхний хагас жил эхний үлрэлж гисэн бас эдийн засаг маань тийм бас одоо сайнгүй байгаад байгаа. Сайхан одоо өнгөрсөн дугаар дээр хэлж ирсэн тийм ээ. Өрхийн орлого бол тодорхой хэмжээгээр буурсан байна гэдэг. Тэгэхээр бол энэ мөнгөний хэрэгцээ байгааг бол бид ойлгож байгаа. Тэгэхээр бид нар бол зээлээ бол та бүхэн олгож байгаа. Гэхдээ энэ нөгөө нэг ялгаатай байдал нь юунасаа болдго юм бэ гэхээр мэдээч хэрэг энэ шинэ харилцагч, за жоох удацсан харилцагч, амлалтандаа өрсөн харилцагч гэдэг юм уу. Энэ хоёрын хооронд бол асар том ялгаа байдаг шүү. За зүгээр энгийнээр ярихад хүүгийн өвдөхөд 20-40% одоо зөрүүтэй байх жишээ нь ч үгүй юм те. Тэгэхээр илүү та одоо манай харилцагч болоод явах юм бол цаашдаа илүү боломжтой идэхэд явнаа. Тэгээ 21 онд бол бид нөгөө нэг одоо манай санхүүгийн нийтлэгийн Artcoin гэдэг одоо урамшууллын оноо Artcoin-ороо зээлийнхаа шимтгэлийг одоо бууруулах, хүүгээ бууруулах
илүү олон одоо үйлчлэг авах тэр бололцоог бол одоо нээхээр ажиллаж байна. Тийм байна. Баярлалаа хэлмэн захирсан. Ерөнхийдөө арткойны хэрэглээ хүмүүс нэлээд ойлгоод та бүхэн маань ч гэсэн энийг маш олон зүйл дээр одоо өргөн дэлгэр хэмжээнд хэрэгжилж болох нөхцөлийг харилцагчтай байнга бүрдүүлж ингээ шин бүтээгдэхүүнд энэ арткойн ашиглаж болж байгаа нь өөрөө бас нэг энэ арткойны үн өсөж байгаа энэ тэр нэг дансны арткойнтой болгож өгнгээд тийм зар яваад байгаа юм нөлөөлж байгаа. Тэгээд сая гэлмэн захирал амраа захирал хоёрын яг ярьсан дээр нэмээд хэлэхэд яг манай албан ёсны энэ нөгөө сошиал хуудасууд болон яг албан ёсны контакт нөгөө уцаар холбогддог газар ч үүдэг лээ. Контакт центр зөв л дээ. Контакт центр. Холбогдоод яг албан ёсны байдлаар явах бол тэр хамаагүй хүмүүст итгээд тэр нөгөө өөрийнх нь тэр нөгөө регистрийн дугаар иргэний үнэлгээ дугаар муугаараа хамаагүй хүнд өгөөд нөгөө арткойнтой олон тэр айп бүртгүүлэн ингээд байгаа юу бол бас болгоомжтой хандаарай гэж хүмүүс зөвлөмөр байна. Манад бэлэн одоо та нарт зөвлөөд та нарт туслах зөндөө олон хүмүүс байгаа. Та нар хамгийн гол нь зөв хаяг руугаа хандаж тэр хүсэлтүүдэд тавиарай гэж хэлмээр байна. Миний хамгийн би нөгөө арткойн дээр нэг юм амраа цэхлийн хэлсэн дээр нэмээд хэлчихэ. Сая одоо арткойн ингээд өслөө гэд цаашдаа ер нь өсгүү ч гэдэг юм уу ингээд хүмүүс нэг эргэлзээтэй байгаа шүү дээ. Зөв энгийнээр ингээд ойлгуулахад манайх ингээд сая амраас хэлж 5 тэрбум л одоо арткойн байгаа зах зээл дээр тийм ээ. Тэрнээс их бол байхгүй. Тэгэхээр ард санхүүгийн нийтлэлийн үйл ажиллагаа 2020 он за охин компаниудын үйл ажиллагаа за эдийн засгийн хямралаас шалтгаалan үр дүн болвол нэлээд сайн гарсан байж байгаа. За удахгүй бид нар бол нэг удирлынхаа орлогын үр дүнгийн хурлаараа бол бас танилцуулна. Одоо өөрчлөсөн байдлаар бол нэлээд сайн гарсан байж байгаа. Зөв үйл ажиллагаа үргэлжлэхийн хэрээр бид нар энэ арткойныг бол одоо урамшуулсан оноогоо тараана. За ингээд эн чинь 5 тэрбум юм чинь ингээд мэдээж ингээд тодорхой хэмжээгээр дуусах ч юм уу ингээд багсан шүү дээ. Тэгээд ирэхлээр бид нар яах вэ гэхээр бид нар харилцагчтай урамшууллаа өгөхийн тулд буцаагаад энэ арткойн чинь биднэрт хэрэгтэй эргүүлээд арткойноо авнаа. Тэгээд инхээр бол эн чинь хэрвээ та бүхэн ард санхүүгийн нийтлэл охин компаниуд үйл ажиллагаа цаашид одоо өнгөрсөн дээр нь одоо баримттайгаар харуул өргөжөөл ирсэн цаашид өргөжнө гэж ингээд харж байгаа бол өсгөөгүй юу гэдэг дээр одоо эргэлзэх бол одоо баг хэрэггүй болов гэж би хэлэх гэдэг л та. Яг үнийг хэлэхэд бол тийм. За баярлалаа. Ариуна захирал хамгийн миний ярих дуртай хүн, хамгийн гой сонин сайхан юм ярьдаг хүн. За арчопор сонин сайхан юу вэ? Сахлын юу лээ? Өнгөрсөн 7 хоногт залуучуудын хүсэж өсний машин маань орж ирсэн үү? Машин арай орж ирэх байгаа. Гэхдээ өсний машинтай олно арчоп гэж бод. Арчопор сонин сайхан гэвэл ерөөхдөө шинжилгээр манай хэрэглэгчид баярынхаа ширээг арчопоос бас хайртай хүмүүсийнхээ бэлгийг арчопоос авч үйлчлүүллээ. Тэгээд тэр дундаас бас нэг анзаарчихсан зүйл гэвэл манай хэрэглэгчид бэлгийн картыг их дуртай авдаг болжээ. Тэгээ нөгөө хүнд бэлэг өгнө гэдэг чинь нэг яг хэрэгтэй зүйлийг нь мэдж байгаа биш тохиолдолд бол бас юу өгөхөө мэдэхгүй жоохон толгомдох гэдэг. Тэгээд бэлгийн карт бол нөгөө авсан хүн нь дуртай зүйлээ хүссэн цагтаа дараа нь тухтай авах боломж өгдөг учраас манай бэлгийн картууд бас хүмүүст их сонирхолтой байгаа юм болов гэж би бол бодоод байна. Одоо тэгээд дараагийн баяр тэмдэглэлт өдрүүдээр ч гэсэн арчопын бэлгийн картыг худалдаад авах боломжтой. Одоо байгаа бэлгийн картууд маань 21 онд хүчинтэй оныхоо одоо сүүл хүртэл бүтэнжил бэлгийн картууд маань хүчинтэй байна. Өнөө маргааштай ч гэсэн одоо төрсөн өдөр болоод хүнд бэлэг сонгох хэрэг гарвал манай бэлгийн картуудыг сонирхоорой. Тэгээд арчопын үйл ажиллагаа бол хэрэг явагдаж байгаа. Тэгээд өнөөдөр бас манай засгийн газар маань хуралдаад шийдвэрээ гаргаж байгаа шиг байна. Хөл хорой маань хатуу хөл хорой маань дахиад нэг их танаас сонгогдож байгаа шиг байна. Тэгээд энэ хугацаанд тэгээд ер нь цаашдаа ч гэсэн онлайн шопыг ашиглаад интернетээр хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдэд захиалаад хөргүүлээд авах боломж бол байгаа шүү. Баярлалаа. За баярлалаа. За бүх мэдээтэйгээ сонирхчнаа бидэнтэй хуваалцсан, мэдээлэлээ хуваалцсан бүх захирал нартай ихэд баярлалаа.
Тэгээд би одоо яа гэж бодож байна гэхлээр нэг бас өөрийнхөө зүгээс гоё мэдээг та бүхэндээ хүргэе. Энэ бол манай компани гоё сонир хачин байгаа. Бид нар жил болгон шинэ жилээ тэмдэглэхдээ тухайн жилийн хамгийн шилдэг шинэ ажилтан, тухайн жилийн хамгийн мундаг ажилтан гэд маш олон төрлүүдээр шилдэг ажилтнуудаа тодруулж гоё бэлэг гардуулдаг байсан бол энэ удаад бид нар шилдэг ажилтан гэж бол энэ хонд бол байхгүй. Яагаад гэвэл бүгд шилдэг ажилтан гэж бид нэр компанийнхаа зүгээс үзээд бүгдээрээ энэ хөл хориотой үед гэр гэрээсээ маш сайн ажилласан бүгдээрээ шилдэг ажилтан гэж үзээд тэгээ ажилтнуудынхаа дунд бяцхан гэх юм уу, маш том гэх юм уу нэг гоё хонжурт тийм аян явуулсан байгаа. За тэгээд тэр аянд маань жижигхэн буувчнаас ахуулаад бүр 3 өрөө байр хүртэлх тийм хонжрууд байсан. Тэгээд хамгийн том супер 2 шагнал байсан. Нэг нь цоошин машин, нөгөөх нь 3 өрөө орон сууц байр байсан байгаа. Тэгээд яг 12 сарын 31-нд яг шинэ жилийн босгон дээр бид нар яг одоо ингээд Zoom-ээр бид нар хоорондоо холбогдож байгаатай адилхан манай энэ 100 гаруй ажилтнууд маань бүгдээрээ хоорондоо ингээд Zoom-ээр холбогдоод баярынхаа хурлыг хийгээд тэгээд ацтнуудаа шалгаруулад бүх охин компаниуд маань тухайн 2020 оныхоо тайлангаа тавиад тэгээд баярынхаа үйл ажиллагааг цомхон явуулсан байгаа. Тэгээд яг одоо компани зар сурталчилгааны дараа манай компани 2 том супер шагналыг хайтсан 2 ацтангаа оруулж ирээд та бүхэнтэйгээ танилцуулаад бас сэтгэлээс нь сонсцгоё гэж бодлоо. Тэгэхээр та бүхэн маань хэсгийн хугацаанд хүлээгээд хамтдаа байгаарай манай лайвтай. Байж байгаарай. Сувга битгий солиорой. Реклам гэдгийг мэдэж байна. Гэхдээ та таксин цуг мөнгөөрөө ч хувьцаа худалдаж авч болдгийг мэдэх үү? Хөрөнгө оруулахад заавал их мөнгө шаардлагагүй. Бас хувьцаа авахд насны ангилал хамаагүй. Сайн байна уу? Энэ бүгдийг та ганцхан аппликейшнээр шийдэх боломжтой. Ард аппликейшн танд Монголын хөрөнгийн бирждээр арилжаалагдаж буй хувьцаануудыг худалдаа авах дансаа хянах боломжийг олгоно. Хэрв та хаана хандхаа мэдэхгүй байгаа бол бидэнд хандаарай. Хувьцааны арилжааг ард апаар. Тоочлаа миний буруу биш шүү. Хүчиж яач вэ? Яах вэ? Яалтч нөөлний төвчрээ. Бөө стресс амжихгүй штэ ажил өгшөө. Наадгаж би 5-10 минутанд л амжуулсан штэ. Яаж? Ард аппликейшнээр энд худалдаа авах, зээл авах, үргэлжлэл бүхий зүйл амжуулж болно. Түл найдаа татаад өгөөч. Та ард аппликейшн татснаар онлайн зээл, хадгаламж, хувьцаа, крипто валют, онлайн дэлгүүр, төлбөр төлөх бүх боломж гэх мэт олон үйлчлэгийг нэг дор авах боломжтой. Ард санхүүгийн нэгдэл. За яг одоо манай лайвыг бараг 800 хүн үзэж байна манай ард цагийн нэгдлийн Facebook хуудас дээр. Тэгээ манай ард ток шоуыг өмнө үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа. Манай ард ток шоу маань ацтантай лайв байгаа. Өмнө бид нэр маш олон төрлөөр ацнуудаа шалгаруулаад харилцагч дундаасаа бас шалгаруулдаг байсан. Сая төгрөгийн үний дүнтэй арткоин, сая төгрөгийн бэлэн мөнгө гэх зэрэг маш олон гоё бэлэг өгдөг байсан харилцагчтай. Тэгээд энэ дугаар маань энэ 4 дахь дугаар маань 2021 оны анхны дугаар маань мөн адил ацтантай байгаа. Ацтныг бид нэр яаж шалгаруулах вэ гэхлээр ArdLife компани тэтгэврийн хуримтлалтай харилцагч нар дундаас энэ ондоо хамгийн тогтмол хуримтлалтай орлогоо хийж явсан хамгийн идэвхтэй хуримтлалаа үүсгээд удирдах явсан харилцагч дундаасаа бид нэр нёгийг нь санамсаргүй байдлаар сонгоод тэгэд хуримтлалт нь бид нэр 1 сая төгрөгийн мөнгөн дүнтэй орлогыг
дансанд нь байршуулж өгөхөөр шийдсэн байгаа. Тэгэхээр та хэрвээ тэтгэврийн хуримтлалтай бол эсвэл таны мэддэг таньдаг найз нөхөд гэр бүлийн хүн чинь тэтгэврийн хуримтлалтай бол яг одоо энэ лайвыг цаашаа хуваалцаад нөгөө хүмүүстэй дуулгаад лайв оруулаад ирээрээ үзээрэй. Тэгээд лайвынхаа эцэст нь яг төгсгөлд нь бид нэр азтангаа шалгаруулах тул та бүгд нь лайва дуустал нь үзээрэй гэж хүсмээр байна. За тэгээд манай компани маань хоёр том шагналын эзэн болсон хоёр азтай бүсгүүдээ өнөө орой мэд хүргэе. Шинэ оны мэд хүргэе ахиад. За баяр хүргэе бүгдээрээ. Баярлалаа. Шинэ оны мэд. Дахин баяр. Дахин баяр хүргье. За манай хандмаа байгаа. Манай арт кризетэд ажилладаг бас нэлээдгүй олон жил ажилласан шилдэг ажилтгчдын мам нэг. Тэгээд хандмаа маань 2020 оны сая шинэ жил цахим шинэ жилийн маань баяраар цоо шин Renault Captur гэдэг машиныг хоцсон байгаа. Тэгээд хандмаа сэтгэлээс авалцаарай. За сайн байна уу? Бүгдэндээ шинэ оны мэд хүргэе. Намайг Ганбаатарын хандмаа гэдэг. Тэгээд Арсанхүүний охин компани бол Hard Credit-д 2015 оны 11 сарын 11-нд ажилд орж исэн. Одоо 5 гаруй жил ажиллаж байгаа. Тахнаас декрет авсан байгаа. Тэгээ би ардад ажиллахдаа бол маш сэтгэл хангалуун байдаг. Манай компани бол дандаа ингэ шинэ зүйл рүү ингэ тэмүүлж яадаг. Тэгээд залуу хүмүүсүүд бол айгүй ингэж хөрвөх чадвар айгүй сайн байдаг. Дахиад нэг даваа талны үйлчлэр ажилтнууд маань бүгдээрээ ингэж хувьцаа эзэмшдэг байгаа. Тэндээж бид нэр ингээд бидний компани сайн явж байгаа юм бол бидний одоо ирээдүйн одоо хөрөнгө үнц нь маань илүү өснөдэй компани үнц нь өсөх юм бол бидний ирээдүйн хөрөнгө үнц нь маань бас өснө. Тэгэхээр бид нэр компанид илүү ингэ сэтгэл ханамжтай чин зүрхнээсээ ажилладаг байгаа. Тэгээ энэ одоо азтан болсондоо маш их баяртай. Би бүр анх удаа ингэж цуглаанд оролцоод азтан болж үзчихээн. Тэгээд компанийнхандаа маш их баярлалаа. Намайг сууж өгсөн алтан гартай тэлмийн захиралтаас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэлмээс Тийм шүү дээ. Тэлмийн захираас сууж өгсөн. Ер нь нөгөө нэг сүүлийн үед арт кредитийн ажилчид за бүр харилцагчид хүртэл айгу ямдаатай амар азтай байгаа. Түрүүчийн 7 хоногт бидний нөгөө шалгаруулсан харилцагч чинь манай харилцагч болж таарсан. 1 сая төгрөгийн Apergle-ний саяас бид нэр 31-нд сайн харилцагчдаас iPhone 12-оор шагнасан байж байгаа. Манай хандмаа бадам ханд хоёр ч одоо тэр тухайн өдрөө нөгөө шагналаа аваад үүлээд юм ярьж чадахгүй байсан. Өнөөдөр бол бас шокноос нэлээ гарцсан байдалтай гавгүй ярьж идэг шүү. Гэтэ яг ингээд зүүд мэт санагдаж байна. Одоо бол ингээд бүр итгэж чадахгүй бүр үнэхээр гайхалтай. 2021 онд үнэхээр гайхалтай өгтлээ. Энэ боломжийг олгосон компанид маш их баярлалаа. Компанийнхандаа бүгдийг хүндэлж явдаг шүү гэж хэлээ. Хайртай шүү компанийнхандаа. баярлалаа. Таана яг бяцхан нүүлээд сонсогдож байна. Харин тий. Сая яриад ирсэн яг өөрчлөлтэй. Тэгээ хүүд нь бас эрүүл энхийг хамгийн сайн сайхан бүхнийг хандмаахаа гэр бүлд нь хүсэж байна. Тэгээд гугл хараа мэдээч тавигдаад эхлэхлээр машинтайгаа гоё гадуур гараад салхинд гараад явах гэж найдаж जैन тэр цаг хүртэл одоо бүгдээрээ гэр гэртээ одоо зүүмээр л холбогдоод байж юм баха. За манай дараагийн маань супер шагналын эзэн бол Бадам ханд маань байгаа. Бадам ханд маань муу адил арт кредиттэй ажилладаг. Бас кредиттэй шүү. Өөрөө байрны эзэн шүү дээ. За сайн байцгаана уу? Орой минь төргий бүгдэн шинэ оны минь төргийа. Тэгээ би арт кредит Арсанхүүгийн нийтлэг охин компани арт кредитд ороод 1.5 жил болж байгаа. За тэгээд арт санхүүгийн нийтлэлээр ажиллахад бол бүгд залуу хүмүүс байдаг. Шижигнсэн залуус донд эрч хүчтэй ажиллахад урамтай байдаг шүү. Тэгээ ядарсан чи ядраагүй юм шиг л ажилладаг. Тэгээд сая оны босгон дээр арт санхүүгийн нийтлийн бүх хамт олонны дундаас ингээд супер шагнал 3 өрөө байна. Асхан болсондоо маш их баяртай байгаа. Тухайн үед бол яг шоконд ороод захирлууд яхад бол вилад ярьж чадахгүйсэн. Тэгээ өнөөдөр арай гайгүй болчиход нэ сууж байна. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Мөрөөдлийн үнэхээр их баярлж байгаа шүү. Бадаманда чи бас өшөө нэг шагнал авсан шүү дээ. 12 цагт нөгөө нэг бид нар 2 цагаас нөгөө группийн шинжилгээ хийсэн байгаа даа. Тэгээ 12 цагаас
кредитийнхэн бас хурлаа хийсэн. Баяр хурлаа. Тэгээ тэн дээр би кредитийнхандаа бүгдэнд нь аз үсээд за байр очих юм бол би зурагтыг ч авч өгье шүү гэдээ амласан байхгүй. Тэгээ манай бадам ханд маань бол давхар одоо зурагттай болж байгаа. Ер нь амир Баяр хүргэе бадам хандаа. Баярлалаа. Маш их баярлалаа шүү. Тэгээ компани хамт олондоо аз жаргал ирүүлэн сайн сайхан бүхнийг хүсье. За бадам 2020 оноо яг энэ азтай үзсэн шиг 2021 оноо энэ ирчээрээ гоё өнгөрүүлээд азтай, хиймэртэй, аз жаргалтай байгаарай гэж хүсье. За баярлалаа. Тэгээд хамтдаа дахиад бас баяр хүргэе. Тэгээд та хоёрт бол улам их аз жаргал, эрүүл мэнд, ажлын амжилтыг хүсье өрөө. Одоо та хоёр энэ жил бол бүдүүнүүдээ тохиол тодорхой. Тэгээд нэлээд олон шагналтай суулаа байсан боловч манай хэлбэн захирал бас тэнгэртэй юм шиг байлаа. Юм ийш тийшгээ хаашаа холбогдсон мэдэхгүй бүх супер шагналуудыг хэлбэн захирал компанийн ажилч суулцсан байгаа. За тэгээд цогоотор захиралтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цогоотор захирал намайг суулж өгсөн байгаа. Тэгээд энэ төвшөрөнд цогоотор захиралтай маш их баярлалаа гэдгийг хэлье. за цогоо захирал бодвол үзэж байгаа хаа. За тэгээд та хоёртаа баярлалаа. Гэр бүлийнхандаа мэд хүргээрэй. Тэгээ аз жаргал эрүүл энхийг бүгдээрэнд нь хүсье. Дахин хүсье. За одоо би манай зочингоо Art Talk Show-гийн 4-р дугаарын зочноор Art Life компани гүйцэтгэх захирал Гамтлаг захирал маань орж ирэхээр болсон байгаа. Тэгээд Art Life бол түрүүчийн 7 хоног жингоо Facebook, Twitter, Instagram гэж сошиал ертөнцүүдээр ерөнхийдөө бөмбөгдүүлээ гэж бол харж байгаа. Маш олон хүмүүс манай дээр орж ирэх тэр хүсэл эрмэлзэл сонирхлоо илэрхийллээ. Тэгээд бас тэнд дундаас дансаа нийлүүлсэн харилцагчид бас байгаа байх гэж бодож байна. Тэгээд Гамтлаг захиралтай энэ орой мэндийг хүргээд тэгээд микрофоноо сайн байцгаана уу. Та бүгдд нь орой мэндийг хүргэе. За ямар ч гэсэн өнөөдөр ингээд Art Life дээр зочноор олцож чадаад түлээн баяртай байна. Тэгээд ямар ч өнгөрсөн 7 хоногт бас нэлээд ачаалттай байлаа. Яг оны сүүлийн бүтэн сая өдрийн яг дугаарт манай яг энэ Art Life-ийн бүтээгдэхүүн маань бол энэ Apprentice гэх шоу нэвтрүүлэгт орсон. Тэгээд за 2 дахь өдөр нөгөө улс тунхагласны тусгаар улсын баяр байсан. За тэгээд нэгэн амралтын өдөр тэг хагас бүтэн сая ингээд ер нь бол амралтын өдрөөр нэлээд ажиллаа. Яалтчгүй Apprentice гарснаас хойш бол Art Life яг энэ хувийн тэтгэврийн сангийн талаарх мэдээлэл авахыг хүссэн, хувийн тэтгэврийн сантай болохыг хүссэн иргэдийн тоо бол асар их байсан. За тэгээд үүнтэй холбоотойгоор бид нэр бас нөгөө Art application нөгөө жоохон эвдээд авсан байгаа тийм. Art application мэдээж бас тэр одоо дотор нь байгаа DAX одоо биткойны ханшиг өсөлттэй ч юм уу холбоотой асар их бас нэлээд ачаалттай байсан. За тэгээд Apprentice гарснаас хойш бол ачаал нь бүр их нэмэгдсэн. Ер нь бол 10 дахин ачаал бол өсөд тэгээд үүнтэй холбоотойгоор бол систем гацсан байсан. Одоо гэхдээ сая телефон захирал хэлээ хэвийн ажиллагаатай болсон гэдэг. Тэгээд ер нь бол харилцагчид маань бол одоо яг Art application-аараа ороод хойгоо тэтгэврийн хариуцлагыг бол үүсгэж эхлэх боломжтой байгаа. Мэдээж өнгөрсөн 7 хоног бол галзуу ачаалттай ажилласныг нь бол ойлгож байна. Танаа залуус бас баярлалаа. Энэ их ачааллыг цаг наргүй ингэж ажиллаж давж гарч баярлалаа гэж хэлмээр санагдчихэ. Тэгээд би энэ юугаар ингээ харж байхад нэг асуулт айгүй их явж исэн. Одоо ингээ 20 жил 30 жилийн хадгаламж гэх юм 20 жилийн дараа 30 жилийн дараа энэ Art Life гэдэг компани өөрөө байж гэн гэсэн баталгаа хаана байгаа юм бэ гэдэг маш их тийм олон асуултууд явж байгаа харагдсан. Тэрэн дээр баталгаа хариулт өгөөч. Мэдээж яг нэг тэтгэврийн сан гэдэг бол өөрөө одоо аливаа улс үндэстний бол хамгийн урт удаан хугацааны одоо хуримтлалд байдаг. Тэр утгаараа за эрсдлийн одоо бодлого, хөрөнгө оруулалтын бодлого гэдэг бол өөрөө маш сайн байх хэрэгтэй байдаг. За энэ дээр бол одоо Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого, эрсдлийн бодлого тал дээр бол манай санхүүгийн нэгдэл маань бас компани засаг тал дээр бол нэлээд дээгүүрт ордог.
компани байгаа. За тэгээд манай ArtLife компани маань хувьд бол анх 2007 оноос хойш одоо байгуулагдаад одоо нийт 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. Анх бол одоо Хас банкны ажил хэсгийн тэтгэврийн хөрөнгөлийн санг бол үүсгэж эхэлсэн. Ийм доктортой ажиллаж байгаа. Монгол улсын хамгийн одоо анхны ууган тэтгэврийн сан байгаа. Тэгэхээр мэдээж дараагийн жилүүд одоо байх уугүй юу гэдэг асуултууд мэдээж эрсдэлтэй холбоотой. За тэгээд эрсдлийг бол бид нар бол одоо давхар даатгалаар мөн бид нар өөрсдөө эрсдлийн сан үүсгэж байгаа. За одоо бидний бас одоо за би яг хувьдаа одоо жишээ нь ингээд нэг хувийн тэтгэврийн сангийн хуулийн төсөл дээр бас ингээд улсын их хурлын ажлын дэд хэсэг дээр мөн яамны ажлын хэсэг дээр мөн Аз хөгжлийн банкны төсөл дээр бол ингээд ажиллаж ирсэн. За энэхүү яг энэ хуулийн зохицуулалтын одоо гол шаардлага нь бол өөрөө яг дундын эрсдлийн санг үүсгэх, эргээд яг энэ хувийн тэтгэврийн сангуудыг ингэж замбраага үүсгэхээс сэргийлсэн энэ зохицуултыг л бий болгох бас нэг зорилго бол байгаа та. Яг ArtLife-ийн хувьд бол бид нар бол яг энэ хөрөнгө оруулалтын бодлогоо баталчихсан. Бид нар эрсдлийн сангаа жил болгон үүсгээд явж байгаа. Тэгээд яг энэ 20-30 жилийн дараа бид нар яг хөрөнгө оруулалтаа хийхдээ бол одоо хамгийн Монгол улсын одоо хөрөнгөний биржээр хамгийн найдвартай урт удаан үйл ажиллагаа явуулж байгаа. Бас хамгийн ирээдүйтэй гэсэн компаниуд дээр бол хөрөнгө оруулалт хийгээд явдаг. Тэгээд бас дээрэс нэмжлэг манай гантлах захирал маань залуу захирал байгаа 20-30 жил битгий л ажиллахаар байгаа шүү. Тэр санаа зовлоо. Амрах гэж орж ирээгүй зөвхөн ажиллах гэж л орж ирсэн хүн байгаа. Нэг юм санаанд ороод дахиад хэлчмээр санагдлаа. Өмнөх дугаар дээр ч гэсэн хэлжсэн. Яг нөгөө Хас банкн дээр анх нөгөө ирээдүйн саятан гэдэг хадгаламж нэхэд тэр өөрөө хадгаламж нэртэй байх нь өөрөө айгүй сонин шинэлэг зүйл байсан. Тэгээ ирээдүйн саятан хадгаламж та ингээ 18 нас хүрээд хүүхэдтэй ирээдүйн саятан хадгаламжийнхаа хадгаламжаа аваа сургууль одоо босролт нь ингээд хэрэгжилж болно гэхэд маш олон хүмүүс миний хүүхдийг 18 нас хүрэхэд Хас банк байх уу гэдэг асуултыг яг тухайн үед яг одоо тавьж байгаа шиг зөндөө олон хүмүүс тавьж ирсэн. Тэгээ одоо эргээд харахад тэр хадгаламж өөрөө маш олон хүүхдэд өөр өгөөж сурч боловсролт нь нэлээд тусдын болж чадсан юм. Уянтай үйл хэргийн нэг байсан гэж би зүгээр дотроо боддог. Миний хүүхдүүд ч гэсэн бүгд ирээдүйн сайтанд нээлгчсэн эхнээсээ задлж аваад хэрэгжилжсэн хүмүүс ч байгаа. Тэлийн захирал амар хүмүүж би арай их яриад байгаа юм шиг болоод одоо нэг бас зөвшөөрөл авахгүй болохгүй сайн. Гэхдээ сайн нөгөө 2016 он гинт бодогдчихлоо. Хөрөнгө оруулагч үндэстэй чуулган болоод тэгээ хөрөнгө оруулагч үндэстэй нөгөө хаалт авцад компани үүсгэн байгуулах хурал энэ төр бид нар болж ирсэн 2016 онд. Би л яг тэнд 550 хүний нэг нь бол орж ирж ирсэн. Тэгэл 10-ын ахлагч болоод 100-ын ахлагч болж ирсэн. Сайн нөгөө ирээдүйн сайтын гэдэг дээр гинт саналаа. Тэр үед над дээр шүү дээ. 18 настай охин яг ирсэн бохгүй. Манай одоо яг 100-тад байсан. Тэгээд манайр надад ингэсэн л та асуусан л та. Би ингээд Хас банкны ирээдүйн сайт ингээд хадгаламжийг ингээд хадгалаад одоо тэр маань ингээд 10 сая төгрөг ингээд болцсон тий. Тэгээ одоо би ингээд хурцаа ингээд авах гэсэн юм аа тий. Та хэрвээ байсан бол одоо 10 сая төгрөгтэй бол хэдээр нь авах вэ гэд надаас асууж ирсэн л та. Тэгээд би яг хөө мэдээж гэж дөнгөж яж байгаа бол нэг саяар нь ядаж аваад гэд хэлж ирсэн. Тэгээд би яг энүүгээр дамжуулж юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр тэр одоо 18 нас дөнгөж одоо насанд хүрж байгаа охин хүртэл одоо нэг хадгаламжийн хүү хангалттай биш болоод дараагийн шатлуу орж байгаа байхгүй юу. Тэрэнд нь хүртэл нөгөө ирээдүйн сайт нөлөөлж энэ үнэхээр бодитоор болсон кейс би энэ тэнд бас ингээд эргэлзээд байгаа найз нартаа 30 хэдтэй найз нартаа ярих дуртай 18 настай охин ийм юм ярьж байна. За чи эргэлзэж байгаа бол өрөө л мэдтэй. Бид нар эргэлзэж болно. Алхахгүй байж болно байрандаа л байна. Зүгээр итгээд уушаа хамт алхахуул гэдэг асуудал байна. Тэгээ сая тэр санагдаад гинтбайсаа ч. Ер нь бол яг бас нэг хөрөнгө оруулалт тал дээр нэг зөвлөгөө өгмөр байдаг. Тэрний үг гэхээр хүмүүс ингээд хитрхи их одоо юу гэдгийг за тэр нь эрсдэлтэй энэ эрсдэлтэй юу гээл ер нь бол мэдээж эрсдлийг харах нь бол маш зөв. Одоо ялангуяа хөрөнгө оруулалтыг харж байхад бол гэхдээ нөгөө талаасаа хүмүүс одоо юу гэдэг хуваараа ингээд бизнес хийх гэжсэн нэг талаасаа болоод эрсдлээ сайгаал за би доктортой одоо жишээ нь өчигдөр бас ингээд нөгөө угнагийн маань гаргадаг нэг алтай байсан те тэгээд эрсдлээс айдаг ч юм уу те эсвэл ингээд нөгөө тогтмол ажил хийгээд яг тогтмол орлоготой явж байгаа хүмүүс бол өнөөдөр Монголын нийгэмд яг бизнес хийгээ явж байгаа улсуудаас хэд дахин илүү байгааг бол хүн болгоно л мэдж байгаа. Тэгэхээр нэгэнт одоо жишээ нь ингээд та ингээд өдөр болгон олж байгаа орлого дээрээ ингээд яг тогтмол орлого олоод эрсдлийг хараад явж байгаа бол
нөгөө талаасаа бас ингээ хөрөнгө оруулалт хийхдээ хөрөнгө оруулалтынхаа бас тодорхой нэг хэсгийг одоо жишээ нь биткойн ч юм уу те энэ яг шин зүйлүүд дээр бас яагаад хийж болохгүй гэж одоо жишээ нь хувьцаан дээр ч юм уу те хүмүүс ингээл бүх юм дээр ингээл хитрхи их нэг эрсдэл хараад зөвхөн ингээ нэг банкн дээр ч юм уу эсвэл ингээл хэдэн банкн дээр л тарааж байршуулчаад байдаг. Гэтэл энэ дээр бол яг урт удаан хугацаанд бол одоо жишээ нь хувьцаан дээр оруулсан хөрөнгө оруулалтууд өнөөдөр жишээ нь бид нар 30 жилийн дараа Монгол улсын хамгийн одоо их хөрөнгөтэй одоо тэр бомбнууд гიშилж болох улсууд хаана хөрөнгө оруулалт хийгээд энэ өөрсдийнхөө хөрөнгийг бий болгосон байна гэдээ харахаар дандаа л хөрөнгө нь буюу хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн улсууд байгаа даа. Одоо бид зарим нэг нь бол яг хөө тэгэл өмч хувьчлалаар ийдсэн улсын одоо юу гэдгийг хувьчлал шудраг бас явагдсан гэдэг байдаг. Гэхдээ яг л тэр 1990 онд яг тэр одоо хөрөнгийн зах зээлийг ойлгодог, тэр санхүүгийн зах зээлийг ойлгодог, тэр зах зээлийг арай жоохон илүү төрүүлээд мэдсэн тэр 10-ны одоо улс оронд сурч ирсэн амьдарч ирсэн улсууд нь яг ингээд нөгөө эсвэл тэр мэдээлэлд илүү ойр байсан улсууд нь өнөөдөр яг тэр өмчийн эзэд болоод яг тэр тухайн үе тэр одоо тэр хувьцааны үнцнийг ойлгохгүй байсан хүмүүс ингээд хувьцааг ингээд худалдаж аваад явцсан байж. Тэгээд энэгээр юу хэлэх гээд байна гэхээр одоо жишээ нь Монгол улсын иргэн болгон өнөөдөр 1072 гэдэг хувьцаа байгаад байна. За иргэн болгоомж нэг 2 сая иргэн байгаа. Тэгэхээр энэ 1072 хувьцааг бас ингээд тараасны дараах энэ бүтцийг ингээд харахаар энэ хүмүүсийн бас энэ зан авир хандлагыг харахаар бас энэ нийт хувьцаа худалдаж авсан иргэдийн 60% нь бас дахиад энэ 1072 хувьцаагаа зарна гэж байна. За тэгэхээр эн чинь дахиад одоо 90 онд тэр хувьцаа бүх ард түмэнд тэгшхэн тараахад тухайн одоо тараасан хувьцааны 95%-ыг нь одоо авсан хүн иргэд бол зарсан байдаг. За тэгвэл хэдийгээр ингээд 30 жилийн дараа энэ чөлөөт зах зээл энэ арчлалын одоо энэ хөрөнгөний зах зээлийг иргэд хэдий мэддэг болсон ч гэсэн дахиад иргэдийн тэр 60% нь дахиад 1072 хувьцаагаа зарна гэж байна. За энэ 1072 хувьцаагаа зарсан хүмүүс дахиад нэг 30 жилийн дараа одоо юу гэдгийг энэ 1072 хувьцааны талаар юу гэж хэлж ярих нь бол баг миний хувьд бол тодорхой байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаасаа яг одоо энэ 1072 хувьцааг эргээд одоо иргэдийн хувьд магадгүй иргэдийн тэтгэврийн хоригдлын одоо тэр санд нь хийчихвэл одоо чинь төрийн тэтгэврийн сан гэж байгууллаа тэр санд нь хийчих юм бол тэгээд тэр хувьцаагаа зарах эрх нь өөрөө тэр 60 наснаас эсвэл 55 наснаас үүсдэг болох юм бол хүн өөрөө яг одоо тэр хувьцааг зарах шийдвэрийг одоо 30 настайдаа гаргаж байгаа залуу 20 настайдаа гаргаж байгаа залуу эсвэл 40 настайдаа гаргаж байгаа залуу эсвэл 60 настайдаа гаргаж байгаа хүн одоо залуучуудын одоо ялгаа бол асар өөр мэдлэгийн хувьд. Тэгэхээр энэ талаасаа ингээд жоох ингэж нөгөө тэр хүмүүсийн хувьцааны үнцийг урт удаан хугацаанд хэрхэн одоо төгрөгийн ханшны уналтыг одоо авч хадгалдаггүй те нөгөө талаасаа хэрхэн яаж тэр баялагийг тухайн хүнд одоо авчирдаг вэ гэдгийг илүү ойлгуулад өгөх юм бол бас хөрөнгөний зах зээл дээр иргэд ч гэсэн бас сайн дураараа хөрөнгө оруулалт хийгээд орж ирэх тэр боломж байгаа юм болов уу гэж бас хардаг. Тэгэхээр одоо яах шиг боллоо те санаа зовоод иглээ. Дотроо санаа зовоод яриад байлаа. Тэгэхээр дасуулж болохгүй. Танаас чи ингээд дандаа юм сонь сайхан юм дуусахгүй дундуршгүй ингээд ундраад идэг. Тэгэл ингээд айгүй богинохон хараад. Гэтэ яг энэ одоо ток шоу маань яг 10 удаа явагдана. Дараагийн дугаар тайлгаа оруулаад өшөө тэр ярмаар байгаа сонь сайхан үнс чи яриулна. Тэгээд яг энэ хэнийг бууг саяг ярих санаанд орлоо л доо нөгөө Art Academy CIG-MN гэдэг бас нэг вебсайт байгаа. Энэ өөрөө bond гэж юу юм, хувьцаа гэж юу юм. Энэ нэг санхүүгийн талаар тодорхой хэмжээний мэдээллийг залуучуудад олох үүднээс нэг тийм вебсайт ажиллаж байгаа. Facebook дээр ч гэсэн пэйж байгаа. Тэрийг ороод бас сонирхоод үзээрэй. Ер нь залуучуудаа зөвхөн залуучуудаа ч гэхгүй хүмүүст хэлэхэд альва юмд нөгөө сонирчхон байгаарай гэж маа золбоо нөгөө санхүүгийн захирал хэлдэг ш. Сонирчхон байгаарай. Шинэ мэдээллийг заавал нөгөө нэг авчирч хүн наатлан хүлээхгүйгээр өөрөө бас сонирхоод уншаад мэдээлэл хайгаад үзээрэй. Ялангуяа манайтай холбоотой одоо энэ гандлага захирал, ариуна захирал, амраа захирлын ярьж байгаа энэ бүх мэдээллүүдийг бид нар видео, текст, янз бүрийн хэлбэрээр ингээд бэлдээд ингээд та нарт байнга түгээх зорилгоор Art Academy гэдэг нээсэн байждаг. Түүгээр ороод бас сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Давхар даатгал гэж юу юм бэ гэдэг асуулт айгүйх орж ирсэн байна. Танаа тэтгэврийн санхүү холбоотой. За энэ болохоор компани өөрийнхөө үйл ажиллагааг эсвэл хөрөнгө оруулалтынхаа багцыг даатгуулдаг байж байгаа. За энэ дээр бол одоо олон улсын томоохон даатгалын компаниуд дээр бол давхар даатгалын үйлчилгээнд бол одоо үйл ажиллагаагаа даатгуулна гэсэн үг. Нөгөө талаасаа бас яг тэтгэврийн одоо энэ
хуулийн зохицуулалттай холбоотойгоор бол бас энэ тэтгэврийн хоригдлыг бас яг нэрслийн сан үүсгээд энэ дээр нэгдсэн тийм даатгалын санг бий болгоно. Энийг яг маш ингээд энгийнээр хэлэх юм бол одоо жишээ нь Монгол улсад саяхан нэг хадгаламжийн нэгдсэн даатгалын сан бий болоод одоо Монгол улсын арилжааны банкнд одоо хадгалагдж байгаа хадгаламжны одоо 20 сая хүртэлх одоо бүх одоо хадгаламжийг бол одоо даатгцсан тэр даатгалын сангаас бол аль нэг банкт хамбарах юм бол яг 20 сая төгрөг хүртэл хадгаламжийг гаргаж өгдөг. Яг тэрнтэй адилхан тийм даатгалын үйлчилгээ гэсэн үг. Цаг зав гаргаад ингээд сонирхолтой сайхан мэдээлэл өгсөн бүх захирлуудтай байна. Тэгээд дараагийн 7 хоногор дахиад нөгөө та хэдэл мэдээж зөндөө ярих юм байгаа. Зөндөө шин сонир мэдээлэл бүгдээр ингээд дараагийн нэвтрүүлгүүдээр дүсгэ бит хоёр чадаа яг яриулахыг хичээх болно. Одоо нөгөө манай нэвтрүүлгийн хамгийн оргил мөч гэх юм уу? 1 сая төгрөгийн ханцтан шалгаруулах нь. Тэгээд энэ удаад өөрсдийнхээ сайн харилцагчдаас шалгаруулаад сая төгрөгийг нь хадгаламжинд нь хийж өгч байгаа гандлага захиралтаа баярлалаа. За баярлалаа. Та нар апрентисаа ярьсан юм уу? Яраагүй. Таныг сонсъё. Манай ганцхан өөрөө бас тийм захирлуудыг шалгаруулдаг тийм тэмцээнд орж исэн учраас нилээдгүй туршлагатай байгаа бах ямар байдیں۔ Тэгээ нэг нэвтрүүлэгт ороод өрсөлдөөд өөрийнхөө үед ингээд залууцтайгаа ингээд захирал болох гэж шилдэг гэдэг нэрийг зөөх гээд өрсөлдөх ямар эдэг бол мэдж байгаа бах дотор нь ямар халуун өрсөлдөөн буцалж байдгийг бас мэдж байгаа үднээс та сэтгэлээсээ. Өчигдөр яг үзээ сууж исэн чинь тэр нэг инхчин гээд бүх оролцогч байна те. Үнэхээр бүр ингээд нөгөө ярьж байгаа одоо тэр борлуулалтын ур чадварыг бол үнэхээр одоо шагшин биширмээр одоо санагдсан. Тэгэл одоо чинь өмнөх давгаар дээр ч гэсэн одоо тэр нөгөө дархан руу ярьлаа, ертөнц рүү ярьлаа. Тэгэл тэр нэг Facebook group дээр үнгүү тавиулах жишээ нэ те. Ингээл нөгөө орон нутгийн group дээр гэдэг өөрсдөлчнөр нь яриад нэг жоохон хямдрал энэ төр авдаг ч юм уу. Тэгэл өчигдрийн тэр нэг даалгавар дээр зүгээр л уулзалтанд баг очих байхдаа одоо хэдэн төмс аваад ичиж гэдэг юм уу. Тэгэл үнэхээр бас Монгол улсад яг тийм баг инхчин зүгээр нэвтрүүлгийн дараа их тийм эмхтэй тийм менежерүүдэд зориулсан тийм борлуулалтын курс баг ажиллах юм бол амар мундаг амжилттай байх юм шиг санагдсан. Тэгээд яг хасагдсан хүмүүсийн хувьд бол яг угнагийн хувьд яг тэр нөгөө ингээд нэг амрах гэж байгаа энэ төр гэдэг нэг хэлж ирсэн. Тэр уг нь яг тэр нэвтрүүлэг эхлэхийн өмнө би яг нэг коктейлэн дээр яг уулзах чах нөхөр яг тэрийг ярьжсэн. Би тэгээд тухайн үед уг нь заантайгаа чи надаас өөр дахиж битээ яриараа гэж уг нь хэлсэн. Гэсэн чинь тэгээд яг бүр яг сүлтээ өрөөнд ороод хэлчихжээ. Тэгэхээр мэдээсээ бол хамгийн ярьжсэн үү. Тэг яг нээлттэй нэг коктейл юу болсон шүү дээ, парти болсон шүү дээ. Тэгэхэд уг нь их тийм ярьжсэн. Тэгэхээр наач айгу буруу юм биш үү гэж уг нь хэлсэн. Тэгээд би ч одоо яг 2008 онд юм байна. Яг Global CEO гэдэг одоо Улаанбаатар телевизээр зохион байгуулагч, EBS телевизээр зохион байгуулагч хийсэн тийм reality show-нд одоо 24 настайд оролцож байсан. Тэгэл яг тухайн үед бас яг ингээл одоогийн нэг уухайгийн сайнаа за ингээ хүн намын од сүрэн энэ төр гэдэг одоо энэ залуучуудыг бас тухайд оролцож байсан. Тэгээд мэдээж тэр үедээ харьцуулах юм бол яг Global CEO бол яг энэ Apprentice show-ны яг одоо хуулбар гэх юм уу да яг тухайн үед чинь бас Монгол улсын хөгжил, телевизийн хөгжилч бас ингээд тийм өндөр сайн байгаагүй. Тэгэл бид нар чинь America's Got Talent-ыг Universe Best Song гэж хөрвүүлж үздэг те. Apprentice-ыг одоо Global CEO гэж хөрвүүлж үздэг байсан. Тэгвэл одоо ингээд нийгэм хөгжөөд ингээд энэ телевизийн хөгжилч гэсэн ингээд дараагийн шатанд гарцсан. Тэгээд бид нар одоо ингээд Mongolia's Got Talent, Voice Mongolia гэж одоо энэ Apprentice Mongolia гэж үлдчихэж байгаа. Тэгвэл ингээд туйлын баяртай байгаа. Нэвтрүүлгийн чанарын хувьд яг мэдээж нь бол үнэхээр амаргүй байдаг. Одоо ингээд нэг маш богинохон хугацаанд даалгаврууд биелүүлээд тэр чинь ингээд нэг маш хамтрах хэрэгтэй, богино хугацаанд хамтрах хэрэгтэй болно. За тэгээ эргээд тэрийг нэшгүүлтийн өрөөнд орохлоор эргээд нэгийгээ одоо хасах хэрэгтэй болно. Хоорондоо муудалцсан. Тэгээл эргээл дараагийн даалгавар дээр яалтчгүй тэр чинь ингээд нөгөө нэг болчих юм бол буцаал сайнлах хэрэгтэй болно. Тэгэхээр яг энэ бол тийм амархан ингээд хажуунаас нь хараад хайда би ингээд Facebook хараад ингээд хүмүүсийн сэтгэлийг ингээд хараад зарим хүмүүсийн бичсэн зүйлийг харахад их л юм амархан юм шиг бодож байгаа хүмүүс аягүй бодож илээ. Гэтэл ингээд нэг юм камерын өмнө гараад тэгээд өмнө хизээч огт ингээд хамтарч ажиллаж үзээгүй хүмүүстэй
ингээд өөрийнхөө өмнө хизээж хийж үзээгүй салбартаа очиод тийм ажлыг хийнэ гэдэг бол өөрөө тийм амар одоо амархан байдаг зүйл бол биш ээ. Тэгэхээр энэ дээр бол тэгээд бас хажуугаар нь хүмүүс бас ингээд яг телевизээр гарахад бол бас үнэхээр аюух ядардаг шүү дээ. Яг ингээд нөгөө хүн ингээд нэг юм бие цэгнээд, яриагаа цэгнээд ингээд явхлаа ингээд аюух бас тийм ядралт ингээд байгаад байдаг. Тэгэхээр яг бүр ингээд 40 хоног тасралтгүй ингээд явна гэдэг бол үнэхээр над бол яг энэ оролцсон шилдэг 14 залуу бол үнэхээр над бол шилдэг санагдаж байгаа. Тэгээд дэж шоу нэвтрүүлэг дуусаад өөрөөсөө ингээд сонгосон ажилдаа ороод өөрөөсийнхөө хувь нэмрийг өөрсдийнхөө ажинкийг яг юу чаддгийг гэдгийг бол ажлын талбар дээр гараад харуулна. Тэр бол миний хувьд нэг эгэлзэх зүйл бол байхгүй байна. Тэгэлгүй яах вэ? Бига хэлсэн шүү дээ. Нэг би нөгөө хөшлийн арт хийсэн өмнө хэлснээр санахгүй байна. Та нар бүгдээрээ бас супер. Тэгээд дор дорноо өөрийнхөө хийдэг юм аа супер их баг. Миний хасж байгаа шалтгаан бол бүр яг миний хувьд чи миний хайж байгаа хүн биш юм шүү. Тэрнээс биш одоо нөгөө нэг чиний сайн муу болсон болоогүй гэдгээр хэлсэн юм. Яг би бол нэг хүн хайж байгаа. Хэнийг хайж байгаа би мэдж байгаа гэж хэлчихсэн. Тэр үгтийг бол санаа болгож байгаа юм. За сэтгэлээсээ хуваалцсан сүүлийн үеийн мэдээлэлтэй хуваалцсан. Тэгээд тэтгэврийн өрөмтөл, тэтгэврийн сангийн талаар маш чухал асуултуудад дэлгэрэнгүй гоё хариулт өгсөн гандлага зэрэгтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар баг дэлгэрэнгүй өөрөөр мэдээлэлтэйгээ хуваалцах болно. Тэгээд манай арт ток шоугийн маань үзэгчид дараагийн дугаартай заавалчгүй хамт байгаарай. Тэгээд дараагийн дугаараар бид нэр ахиад муу адил яг одоо юу гэдэг лээ tradition гэдэг чинь юу гэдэг лээ дугаар болгон дээр бид нэр ацдангаа шалгаруулна. Тэгээ яг одоо бид нэр тэтгэврийн хуримтлалтай тэгээ тэрэндээ яг энэ 2020 онд идэвхтэй орлого хийсэн идэвхтэй хуримтлалаа үүсгээд явсан харилцагч дундаас нэг сонгоод сая төгрөгийг хуримтлалтанд байршуулж байгаа бол дараагийн дугаараар бид нэр ард даатгалынхаа харилцагчид дундаас нэгэн анцтай харилцагчийг сонгох байгаа. За даатгалын харилцагч маань ямар одоо нөхцөлийг биелүүлсэн байх ёстой вэ гэхээр автомашины тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын даатгал гэж байдаг, алтан журмын даатгал. Энэ хоёр даатгалыг хамтдан хийлгсэн байх ёстой гэсэн юм нөхцөл бид нэр тавьж байгаа. Тэгээд та бүгдэд дараагийн нэгд өдөр буюу 1 сарын 11 хүртэл энэ хоёр даатгалыг хийлгэх хугацаа байна. Тэгээ магадгүй та бас өмнө хийлгэсэн таны даатгалууд маань хүчин төгөлдөр байж иж магадгүй. Хийлгэж амжаагүй бол бас та бүхэн 7 хоногийн хугацаа байна шүү. Тэр хүртэл даатгалуудаа хийлгэх магадгүй та ч гэсэндээ манай сая төгрөгийн эзэн болох бүрэн боломжтой байгаа. За тэгээд арт ток шоутайгаа хамт байсан бүх үзэгчдэд чин сэтгэлээсээ дахин баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд би одоо ацтнаа шалгаруулах гээд дэлгэцээ өгчээ. За Artlab компани за хэсэг хугацаанд реклам явуулах уу байх уу манайхан ямар одоо шууд ясандаа ч яах вэ гэл. Шууд явчөө шууд. Шууд явчих. За би энэ ч үшийн уулзсан байгаа. За манай хамгийн идэвхтэй оролцогч нарын маань кодыг би оруулаад шалгаруулах төвчдээр дарлаа. Одоо манай код нь гарч ирэнгүүт анхны азтан тодорхой нэ. За код нь гараад ирчлээ. Одоо гандлага захирал маань дуудлагыг хийх ёстой байгаа азтан руу. Танд яг одоо утгагүй манай ажилтнууд маань энэ хүний мэдээллийг танд руу явуулах. Та тэгэхээр мэдээллийг одоо авчаад тэгээд за би залгах уу те? Тийм та залгаад Artlab-ийн язд уучраас. За би ч одоо нэг өөр залгах боломжтой юм байна уу? Галаа юу яах вэ? Ширээ. За миний утас Илмэн захирал нэрийн өмнөх дугаарын язтантайгаа би ч одоо их бас хөдөө амьдрал болох нь утсаараа интернет ордог. Датагаараа. Яс утсаа хийсэн чи минийх бүгд утсаараа орчихсон байна. Яс утсаараа.
За би энэчнээс орчих. Би ингээд орчих. За одоо би гараад ирсэн аа. За энэ харилцагчийн утасны дугаар нь бүртгэлгүй байна гэж гарч ирж байна. Тий. Йоо. Би юм шиг. Тийм байна. За манай дээр тэгвэл арт аппликейшн суулгаагүй харилцагч байна л гэсэн үг тийм. За бид нэр тэгвэл одоо яаж усны дугаарыг олоод тэр нь олсон доо. Аваг нэр нь байна. Регистр нь байна. Аваг нэр нь байна. За азтантай холбогдлох юм уу? Азтангаа шалгаруулж авах хооронд бас нэг зарын чанартай амиг нь хэлчихээ. Өнгөрсөн 7 хоногийн манай азтан буян нэмэх Балдан сүрэн гэдэг хүн шалгарсан байгаа. Тэлийн захирал маань холбогдох гээд бас холбогдсон. Тэр хүн маань биднэртэй холбогдоод сайн төрнийхэн шагналыг аваарэ гэж хэлмээрээ. Одоо бол Artlife дээр хадгаламж нээсэн, хадгаламжиндаа тогтмол мөнгө хийдэг боловч утасны дугаар нь бүртгэлгүй байгаа хүн шалгарлаа гэж би ойлголоо. Нэрийг нь зарлах уу? Сайт үүргийг нь хийгээд одоо нэрийг нь зарлаа. Дараагийн дугаар тарин тэр харилцагч чи уйлж оруулаад сэтгэлдлийг нь сонсчоо. Яг тэгвэл бид нар анханасаа ерөөсөө нөгөө утасны дугаар нь холбогдохгүй бол дахиж шалгаруулахгүй байгаа. Нэгэн л хүний аз юм чингээд халахсан хүний араас нь хөөж болоод азсныхаа шагналыг нь гардуулаад эргээгээ дараагийн дугаарт оруулах. Тэгэхээр танай харилцагчийг дараагийн дугаартаа урьж оруулъя. Гамтлах захирал овог гэдэг юм. За тэгээ инх мандах овогтой сандагдорч гэж хүн байна. За 96 оны 5 сарын 28-нд төрсэн залуу юм байна. За баяр хүргэе. Баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? Дженси. Дженси ер нь бол яг манай Artlife дээр залуучууд маш ихээр яг нэвтрүүлгийн хөрөнгөлийг үүсгэж байгаа. Одоо яг миний хувьд ингээд бас яг дотроо үнэхээр баярлж байгаа зүйл нь бол яг залуучуудын оролцоо бас үнэхээр идэвхтэй байгаа. Залуучууд бас яг маш их хөрөнгө оруулалт хийдэг болж нэвтрүүлгийн хөрөнгөлтэй болдог болж сандагдорж авахтай инх мандах юм байна шүү. Инх мандах авахтай сандагдорж гэсэн чинь сандагдорж авахтай инх мандах юм байна. Ирээдүйн тэр бомтой өвөө маань сайтан болчлоо. Баяр хүргэе. Анхны ах маань нэгтчлээ тэр бомтон болоход. За тэгээд өнөөдөр цаг гаргаж оролцсон бүх захирлуудтай баярлалаа. Тэгээд ариуна захирал түрүү нэг бэлгийн купон гэж ярьсан. Би энэ жил цагаан сараар бол ерөнхийдөө бэлгийн купон хүмүүст бэлгэлээ гэж бодож байгаа. Нэгдүгээр хүн өөрт нь хэрэгтэй юм авах бололцоо нас нэгдэх юм болов. Тэгээд би заавал өөрийнхөө сонголтоор тэгээд тэр нь өөрөө бас нэг бэлэн мөнгө өгснөөс их гоё соёлтой юм болов гэж бодож байгаа. Дээрээс нь Ахмад ах トゥ эмээ өвөө ичнэртэй болохоор Artlife дээр хэрвээ даатгалыг бол би өөрөө санаачлагыг гартаа аваад Artlife-ийн хоригдлын сан гэж ярьж бол юу гэж ярьж болтгүй л хоригдлын тэтгэврээр нээж өгнө гэж бодож байгаа. Тэгээд айгүй орчин үеийн цахим байдлаар бэлгүүдээ бэлтэнэ гэж бодож байгаа. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Энд өнөөдөр цаг гаргаж оролцсон. Тэгээд дараагийн 7 хоног илүү сонир сайхан мэдээлэлтэй эргээгээд бүгдээрээ уулзъя. Энд чинь хүмүүс нөгөө лайв хадгалаараа гэд айгүйх байсан юм. Энэ бодол хадгалагдсан хүмүүс үзэж болно эсвэл Тийг нь одоо шууд хадгалагдсан. Тэгээд мэдээлэлүүд явчлаа. Хагас тутаа үзээд амжсангүй гэсэн байна. Тэгэхээр тэгвэл хадгалчих юм байна хүмүүсээ. Тэгээд нөхөж үзээрэй. Дараагийн 7 хоногт өшөө та нарт хэрэгтэй манахаас
сонирхолтой мэдээлэлүүд юу хэрэгтэй. Тэр асуултуудаа коммент бичиж үлдээгээрэй. Манай залуучууд бүгдээрээ тэр асуултанд хариулаад явах болно. Тэгээ бүгдээрэнд нь баярлалаа. Тандаг доржийн инх манд та 2021 оны Арц санхүүгийн нэгдлийн хамгийн анхны азтан боллоо. Үнэхээр азтай юм. Түрүү хэлмэн захирлын хэлсэн шиг бүгдөө өвөө болох анхны чинь алхам үүгээр нэгдлээ. Тэгээд гандлага захирлаа баярлалаа ийм сайхан шагналыг олгож байгаа. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. За баярлалаа. Дараагийн арт ток шоугаараа. Таах чинь үү? Яаж данс нээлэх вэ гэж хүмүүс арт аппликейшнийг суулгаад тэгээд дотор нь яг тэтгэврийн хоригдлол гэдэг байгаа. Тэгээд тэндээсээ шууд тэтгэврийн хоригдлыг бол нээх боломжтой байгаа. За баярлалаа. За дараагийн арт ток шоу хүртэлх төр хугацаанд баяртай. Тэгээд даатгалуудаа хийлгээд дараагийн азтан болцоорой гэж хүсье. Баярлалаа. Баярлалаа. iPhone Pro. Энэнийх орнд хадгалсан дээр байдаг шүү дээ. Тэгэн шүү дээ. Та хаваа явах онгоцны тэзээ тэтгэврийн хоригдлаараа төлөвлөх үү? Тэгээ. Эний ахаараа зам байж яадаг үлээ. Миний тэтгэврийн хоригдол юм шиг байна. Та хоригдлаа үсгэж эхэлсэн үү? Харамсах зүйлгүй хоригдлтай өдлөө. Art Life таны хувийн тэтгэврийн сан. Далбаа дээр ирээ залга. Тоглох хэрэггүй. Танах яг хаана лээ? Математик Монголд. Натурал энерги унда. More day, more night. Тоочлаа миний буруу биш шүү. Хүчиж яач вэ? Яалт ч нөөлнө төвчрээ. Бөө стресс амжихгүй штэ ажил өгшөө. Наадгаж би 5-10 минутанд л амжуулсан штэ. Яаж? Арт аппликейшнээр энд судалтай авах, зээл авах, үргэлжлэл бүхий л зүйл амжуулж болно. Түл найдаа татаад өгөөч. Та арт аппликейшн татснаар онлайн зээл, хадгаламж, хувьцаа, криптовалют, онлайн дэлгүүр, төлбөр төлөх бүх боломж гэх мэт олон үйлчлэгийг нэг дор авах боломжтой. Арт санхүүгийн нэгдэл. Надад ялагдлыг хүлээн зөвшөөрөх тийм сэтгэл зүйтэй хамтрагч хэрэггүй. Монгол залуучууд бүгдээр гэр бүл их орныхаа төлөө, гэр бүл гэхлээр их орныгаа давхар ойлгоод амжилтын төлөө цуцахгүй, мэтрахгүй, буцахгүй зүтгэдэг байгаасаа гэж. Тэрийг бүрэн дүүрэн утгаар нь ойлгосон хүнийг би өнөөдөр энд хайгаад сууж байгаа. Чи бол яаж ч харсан миний сонголт байж чадахгүй. Тийм учраас би чамайг таслаа. Энэ бол хүний л амьдрал. Тохиолдож болох бүх эрсдлийг урьдчилан тооцох аргагүй. Санамсаргүй зүйлээс ч хохирол үүсч болно. Асуудал үүсгэд тусламж хайх үеч бий. Заримдаа өөрөө ч анзаараагүй аюулд орцсон байдаг. Гэхдээ бидэнд даатгуулах сонголт бий. Хизээч урмыг тань хугалахгүй. Амар тайван амьдралын баталгаа. Амжилттай хөгжих боломж. Гэрэл гээдээрэдвийг бид хамтдаа бүтээн. Ард даатгалын ард түмэн байдаг. Ард даатгал хүчтэй хамтдаа.